Баялагын сан гэдэг нэг үг нь өөрөө баялаг гэдэг утгаараа их том одоо надад ирэх ёстой одоо хөрөнгийг бол хадгалж байгаа гэдэг ойлголт бол шууд төрж байгаа юм л та. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлэлийн баялагын өгөөж Монгол улсын одоогийн болон ирээдүйн иргэдэд тэг шударга хуваарлагдана гэдэг үндсэн хуулийн зарчим тогтоогдсон. Үүний дагуу 24 онд үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдсан байдаг. Уул уурхайн баялаг тэр болгон ард иргэдэд наалддаг. Уул уурхайн баялагын өгөөжийг болвол ямар аргаар одоо ард иргэдэд хүрэх вэ гэдгийн нэг том цуг нь бол энэ баялагын санал байгаа юм тийм. Үндэсний баялагын сан нь ирээдүйн ув сан, хоримтлын сан, хөгжлийн сан гэсэн 3 сангаас бүрддэг. Ирээдүйн ув сангийн тухайд болвол ирээдүйн хойч үедээ бидний өвлүүлэх нөгөө хязгаарлагдмал шавхагддаг нөөц ашигласны хариуд ирээдүйн хойч үедээ шавхагддаггүй нөөц болгож үлдээх ийм сан. Харин хоримтлын сангийн хувьд бол өнөөгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, гол тулгуур 3 хэрэгцээ олох, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн зарцуулалт нь ашиглагдана. Хөгжлийн сангийн хувьд бол өнөөгийн иргэдийн хэрэгцээ шаардлага мөн ирээдүйн хойч үедээ бид нэр эдийн засгаа төрөлжсөн, солонгорсон, бэхжсэн эдийн засгийг үлдээх гол хөгжлийн тулгуур төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ийм зохицуулттай сан. Баялагын сан нь бол мэдээж тодорхой зорилготойгоор гэхдээ одоо маш том ирээдүйг харсан, эрсдлээ тооцсон өндөр л учрахад би байгалийн баялагаас бол одоо хоримтлуулсан хөрөнгөөрөө тэр хүндрэлийг даван туулахад ашиглаж болох тэр зүйлийг бол баялагын сан байж болох юм байна.